Алхах зохиод хүний амьдрал хувь заяаг шийддэг шүүх шударга байх ёстой. Шүүхийн хараат бус байдал нь тухайн улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлж, авилга албан тушаалын хэрэгт хяналт тавих тогтолцоо болох учиртай. Гэхдээ Монгол улсын шүүх шударгаар ажиллаж байгаа хэсэгт олон хүн эргэлздэг. Шударга шүүхгүй улсын авилга хэл хахуулын индекс өндөр байдгаас гадна шударга шүүхээс ангид нийгэм үндсээрээ ялцарсан байдаг. Тэгвэл шүүх эрх мэдэл шүүгчийн хараат бус байдалд юу нөлөөлж байна вэ гэдэг асуудал урган гарна. Энэ бол авилга юм. Олон улсын баримт бичгүүдэд шүүх эрх мэдэл хараат бусаар явагдах, шүүгч хараат бусаар ажиллахад нэн тэргуунд шүүгчийг томилох, дэвшүүлэх үйл ажиллагаа хараат бусаар явагдах, шүүгчийг бүх насаар нь томилох, тэдний цалин хөлс амьдралд нь хангалттай байх зэрэг асуудлууд нэн тэргуунд ордог байна. Тиймээс манай улсын шүүх эрх мэдэлч альва нөлөөллөөс ангид хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж шударга ёсонд захирагдах ёстой. Зөв зөвд шударга зөв.